Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой. 349-р анги. Тулаан. Мэдээж би өөртөө бүрэн итгэлтэй. Димээрээд байлгүй хурдан дайрах. Би эхэлж дайрч чамайг шууд алахын оронд чамд өөрийнхөө чадварыг эхлээд харуулах боломж өгье. Жэцимийн нэг гараа ардаа барин нөгөө гараараа Чүфэнийг дуудан дохлоо. Үгээ хэлэх үедээ тэр хүн бүрт сонсогдохоор чангаар хэлж байсан ба Чүфэнд түүнтэй толдох эрх байхгүй гэдгийг маш тодор илэрхийлж байсан юм. Ингэж өгөөмөр загнаж байгаа юм чинь тэхэстэй. Нэг гараараа яаж миний дайралтыг хамгаалахыг чинь харъя л да. Чүфэн хүүтнэр инээмсэглээд харавсан сум мэт урагш дайрлаа. Тэр Жэцимминий өмнө ирээд тулааны техник хэрэглэлгүй нударгаараа дайрсан юм. Чүфэний дайралт бүр гэрэл мэт хурдан ба цохилт бүртээ салхи босгож байв. Түүний ганц дайралтал Жэциминийг түгшээж яаж хамгаалахаа мэдхэ болоход хүргэсэн юм. Байж боломгүй юм. Энэ нусгаа ийм хүчрэх гэж юу? Яг энэ мөчөд Жэциминий царай нь маш ихээр ховирч, тайван байдал нь арилж гүн цочролд орсон юм. Учир нь Чүфэн түүний өмнө яг л 10,000 мордонгуудын айрам шиг санагдаж байв. Түүнд нэг гараараа хамгаалах нь бэдгий хэл дайрах цөхөө гарахгүй байсан болохоор бултахаас өөр аргагүй болсон юм. Жэцимийн аргаж харайн болцсон ч Чүфэн сүдэр мэт араас нь даган дайрсаар байв. Байдал бишцснийг харсан Жэцимийн хөмсгөө зангидан зүгтхаас өөр аргагүйд хүрсэн юм. Тэднийг харж байсан хүмүүс ч гүн цочролд орсон юм. Жэцимийн түрүүхэн Чүфэнийг ганц гараараа ялна гэж бардам хэлсэн. Гэтэл одоо ингээд Чүфэнээс зугтаж байгаа нь ёстой л үгээр илэрхийлэхийн аргагүй санагдав. Юу болоод байна? Яагаад Жэцимийн хариу дайрахгүй байгаа юм? Юу болж байгааг ойлгохгүй байгаа мó? Жэцимийн албаар Чүфэнийг баясгаж байгаа юм. Удахгүй Жэцимийн дайрах үед бүх зүйл дуусна гэж хүмүүс Жэциминийг магтан ярилцав. Тэд Жэциминийг албаар Чүфэнтэй тоглож байна гэж бодож байсан юм. Энэ Чүфэн гихчхүү нэлээд хүчтэй юм. Түүний дайралтууд маш шалмгайгаас гадна дэндүү хүчрэхэг байна. Түүний дайралтын хэв маяг нь хүртэл их ухаалаг юм. Түүний үзүүлж байгаа тулааны чадвар нь парафаундын 7-р төвшний хүнтэй дүүцхүүц байна. Энэ удаа Жэцимийн үнэхээр өрсөлдөгчөө бассан бололтой. Өөдөө хайсан чулуу өөрийн толгой дээр гихч нь болох шинжтэй дэгэ. Жэциминд сохроор итгэдэг хүмүүсийн хажууд Шүү Зонгио байдлыг сайн ойлгож байсан юм. Тэр Жэциминийг хариу дайралт хийх боломжгүй болсон ба ялагдах нь тодорхой гэдгийг мэдэж байсан юм. Чүфэний тулааны хүч байгалийн хуулиас гажсан гэж танд хэлсэн биз дээ? Одоо итгэж байна уу? Жэцимийн хүчрэхэгч гэлээ Чүфэнтэй адилхан тулааны төвшөнтэй бол ягаад ч түүнийг ялж чадахгүй. Элит зэвсгээ ажигласан ч Чүфэнийг дийлэхгүй. Шүү Зонгио Чүфэнийг магтахыг сонссон Гүбо өөрийн магтсан юм шиг л бахархалтай наргагүй хэллээ. Бяцхан бо, чи элит зэвсгийн хүчийг мэдэхгүй байна. Чүфэний тулааны хүч ер бусын ч гэлээ Жэцимийн ч гэсэн энгийн нэгэн биш. Хэрвээ тэр үнэхээр элит зэвсгээ хэрэглэх юм бол Чүфэн гарцаагүй хэцүү байдалд орно гэж Шүү Зонгио толгоогоос ихсрэн хэллээ. Тэр өөрөө ч гэсэн элит зэвсэгтэй болохоор тэдний ямар аимшигтай хүчтэй гэдгийг сайн мэднэ. Зонгио хаа, Чүфэнд ч гэсэн нууц хөзөр байгаа. Асуураас хүнс цамхагт байхад Жэбуфан тэр өргөс туйгаа өмсчихсэн байсан. Гэсэн ч тэр Чүфэнд нохоо шиг л зодуулсан. Би очиж түүнийг зогсоогоогүй бол Чүфэн аль хэдийн Жэбуфаныг алжих байсан биз? Гэж Гүбо шивнэн хэллээ. Тийм зүйл болсон юм уу? Түүний үгийг сонссон Шүү Зонгио үл ялэг цоочин Чүфэний зүг ширтэн ингэж хэллээ. Чиний хэлхийг сонссон чинь Чүфэний тэр аргыг хармаар л байна шүү. Жэцимийн мэндэ чи үгнээсээ буцаж элит зэвсгээ ашиглах юм биш үсттэй. Жэцимийн чи сармагчин жилд төрсөн юм уу? Яасан хурдан зугтаж байх юм? Өшөө хурдан зугтахгүй бол чамайг барьлаа шүү. Гэж Чүфэн түүнийг хөөж байхдаа дооглон инээв. Чи биеийн бүх хүчээ ашиглаж байгаа болохоор л давуу талтай байна. Хэрвээ би бүх хүчээ ашиглах юм бол чи ингэж дураараа дургихгүй байлгүй гэж Жэцимийн ууралснаасаа болж нүүр нь улаав.
Тэр тулаанаас өмнө хэлсэн үгстэй харамсаж байсан юм. Өө, тэгвэл чи ч гэсэн бүх хүчээ хэрэглээчтэй. Би ямар ч ямааг битгий хэрэглэгээ юу? Ямар новшин түрүү намайг нэг гараараа ялна гэд байлаа? Яасан бэ? Хурдан намайг ялаачтэй. Нөгөө гар чинь юу хийгээд байгаа юм? Тэр гар чинь зүгээр л үзүүлэн юм уу? Хөл чинь ядраад байвал нөгөө гараа ашиглаад зүгт. Тэгж байж л тэр гарны чинь ашиг харагдана үсттэй. Чүфэн, битгий баясаад угаарай. Түрүүн би чамайг басснаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хийж байгаа зүйлсээ анхаарахгүй бол ирээдүйд гайл болно шүү. Жэцэмийн үгээ Чүфэн л ганцхан сонсохоор аяархан хэлв. Эдгээр үгсээ хэлж байхдаа тэр эцсэндээ нүүр хийх газаргүй болох шиг санагдсан юм. Гэхдээ Чүфэн түүний бодлыг үл хайхран чангаар хашгиран хэлв. Жэцэмийн сая юу гэсэн бэ? Түрүүн том дуугарсандаа харамсаж байна гэсэн үү? Эзэн Чүфэн би өгөөмөр хүн болохоор чамд 2 гар хөлөө ашиглах боломж өгье. Ямар байна? Зүгээр. Чиний түрүүний хэлсэн үгсийг чинь унгас гээд л бодчихъя. Гэхдээ жаахан үнэртэй л юм. Чүфэн, чи өхмөр байгаа мó? Чүфэний үгийг сонссон Жэцэмийн галзууртлаа уурлан 2 гар хөлөө ашиглан Парафаунд техникийн урагш дайрлаа. Хараач, Жэцэмийн дайрч байна. Гэхдээ тэр нэг гараараа л Чүфэнийг ялна гэсэн биз дээ. Гэтэл одоо бүх хүчээрээ дайрч байна. Арай Чүфэнийг хэлсэн үний юм байх та. Жэцэмийн Чүфэнийг нэг гараараа ялж чадахгүй болохоор бүх хүчээ ашиглаж байгаа юм байх та. Жэцэмийн дайралт үзэгчдийн төсөөлснөөс тис өөр байсан болохоор хүн бүрэл гүн цочролд орсон юм. Тэдний төсөөлж байсан зүйл бол Жэцэмминийг нэг гараараа Чүфэнийг ялахыг харах. Чи юугаа мэддэг юм? Жэцэмминийг Тэнгэрийн 1-р төвшин гэдгийг битгий мартаарай. Тэр хүчээ Парафаундын 3-р төвшин хүртэл дарж байгаа нь л Чүфэнд хангалттай давуу тал өгч байна гэсэн үг. Тэр зүгээр л Чүфэнийг адгийн ялагдлаар ялагдуулахыг хүсэхгүй байгаа юм. Гэж Жэцэмминий найзууд нь түүнийг өмөрөн хэллээ. Гэхдээ хүмүүс юу гэж ярилцаж байсан тулаан сайнгүй харагдаж байв. Жэцэммийн бүх хүчээ ашиглаад ч Чүфэнийг илүүрхэж чадахгүй байсан нь хүмүүсийг бүрчихээр цочирдуулсан юм. Жэовгийн ирээдүйн ахлагч Агва Жэцэммийн биеийн хүчээр тулдаадж Азурын нутгаас ирсэн сургаггүй нусгай Чүфэнээс илүүрхэж чадахгүй л байна. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 350 дугаар анги. Дайралт буцаагч. Чүфэн Жэцэммийн 2 нудраг зөрүүлэх бүрт ган төмөр мөргөлдөх чимээ гарч хаа сайгүй салхи босож газар доргиж байлаа. Тэр хоёрын дайралтын хурд тулааны хэв маягийн огцом өөрчлөлтүүдийг Парафаунд төвшний хүмүүс гүйцэж харж амжихгүй байв. Зөвхөн Парафаундын оргил дуугаа хүмүүс л тэдний тулааныг маш тод харж байлаа. Бас тулааныг тод харж байгаа хүмүүс бүгд тэднийг бэшрэн санаа алдацгааж байв. Тэдний Парафаунд энерги ашиглах арга барил нь ёс тойл төгсгөхөд ч багдахаар байсан юм. Энэ бүхнийг Жэцэмминээс харсан бол тийм ч гайхмаар зүйл биш. Учир нь тэр бол жинхэнэ готсууд гэж хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн. Гэхдээ Чүфэнийг ингэж байгааг бүр Жэцэмминээс ч илүү чадварлаг хүчээ ашиглаж байгааг хараад тэд гүн цочролд орсон юм. Учир нь энэ бүхэн Чүфэний тулааны урлагийн авьяас бэлэг Жэцэмминийхээс хамаагүй илүү гэсэн үг. Байж боломгүй юм. Би гарцаагүй дээд зэрэглэлийн нууцлаг техник идэвхжүүлсэн. Гэтэл яагаад өчүүхэн ч илүүрхэж чадахгүй вэ? Арай тэр ч гэсэн дээд зэрэглэлийн нууцлаг техниктэй юм байх та. Гэхдээ тийм ховор нандин зүйл яаж Азурын нутагт байх юм? Жэцэммийн бүх хүчээ ашиглаад Чүфэнийг ялахгүй ч гэлээ ядаж илүүрхэн гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан. Учир нь түүнд олон тулааны туршлага болон Парафаунд хүчээ ашиглах өндөр чадвар бий. Гэтэл одоо тэр бүх хүчээ ашиглаад ч илүүрхэх нь битгийх л энэ тэнцүүч тулалдаж чадахгүй байна. Үнэн дээр бол өнөөх нийлyaгаан хувцастай охиныг тооцвол Чүфэний тулалдаж байсан хүмүүс дундаас Жэцэммийн хамгийн хүчрэхэг нь байсан юм. Харамсалтай нь түүний өрсөлдөгч нь Чүфэн. 2 тэнгэрийн цахилгаан цуснд нь шингэсэн нэгэн. Биеийн хүч болон хариу үйлдэлээр тэр Жэцэмминээс хамаагүй илүү.
Жэцимин чи 2 гар хөлөө ашиглаад ямар ч хүч алга. Ахаад хэдэн жилийн дараа би чиний төвшөнд очих үед чи надтай яаж тулдах юм? Чүфэн түүн рүү хөднөр ширтэн дооглон асуулаа. Чүфэн бол ийм л зантай хүн. Нэг дайсан болсон л бол эцсээ хүртэл дайсан байна. Дайснууд нэг тэнгэр доор орших учиргүй. Миний төвшөнд ирнэ гинэ. Тэгэх боломж гарах эсхийг чинь харж л бай. Жэцимин хүйтнэр үгээ хэлж дуусаад алхааныхаа хэв маягийг өөрчлөн дайрлаа. Түүний алхан бүр дараагийн хөдөлгөөнийхөн суйруулж маш хүчтэй дайралт хийж байсан юм. Үүнтэй зэрэгцэн Жэциминий дайрал туудч хүчрэхэгжиж цохилт бүр нь уулыг нураах чадалтай болов. Түүний энэ дайралт Чүфэнийг зогсолтгүй арагшин шахаж байсан юм. Навшигч энэ муу хүчээ нууж байсан байх та. Жэциминий дайралт бүр нь хүчрэхэгжиж байгааг анзаарсан Чүфэн хөмсгөө зангидлаа. Энэ маягаараа Чүфэн гарцаагүй ялагдахаар байв. Жэцимин бүх хүчээ ашиглаж байна. Жэцимин түүнийг ядах юмгүй ялна гэж мэдээд байсан юм аа. Түүнийг жинхнээсээ тулдаж эхлэх үед Чүфэнд ялагдахаас өөр сонголт байхгүй. Жэцимин илүүрхийг харсан Жэциминий танилуд маш ихээр баярлцгаав. Ичхүргүй юм. Жэцимин нууцаар тулааны техник хийж байна. Гэж Шүү Зонгю хөмсгөө зангидан хэлээд сэрэг ухаан гарган чангаар хашгирав. Жэцимин, Чүфэн одоо болтол чамтай биеийн хүчээр тулдаж байхад чи нууцаар үүлэн дээгүүр алхагч болон авраг орёо нудраг хоёрыг ашиглаж байдаг. Арай л шудраг биш байна гэж бодохгүй байна уу? Чи бусдыг хуурч болгоч Шүү Зонгю намайг хуурч чадахгүй шүү. Чиний үүлэн дээгүүр алхагч болон авраг орёо нудраг дотоод техник гаднаасаа огтхонч тулааны техник шиг харагддаггүй. Гэхдээ чиний онцгой хэв маяг чинь чамайг бариад өгчихлөө. Түүнийг харсан ертөнцийн сүнс бүлгмийнхэн ч ар араасаа хашгиран хэллээ. Тийм байж. Ягаад Жэцимин гэнэт хүчтэй болчихов гэд байсан чинь тэр тулааны техник ашиглаж байжээ. Түүний хэв маягаас харвал яахын аргагүй Жэ овгийн үүлэн дээгүүр алхагч болон авраг орёо нудраг мөн байна. Чи бусдаас нууж чадахч манай ертөнцийн сүнс бүлгмийнхнээс нууж чадахгүй шүү. Ягаад гэнэт хүчтэй болчихов гэсэн чинь тулааны техник ашигласан байжээ. Яг энэ үед Чүфэн ч гэсэн байдлыг ойлгож тулааны хэм маягаа өөрчлөв. Тэр хаант тэнгэр техникээ ашиглан хөл доороо салхи босгож алгаа дийлгэн элбийн алга техникээ хийлээ. Чүфэн өөрийнхөө элбийн алгыг төгс эзэмшсэн болохоор түүний үүсгэж байгаа алганууд юу гэж л энгийн алга шиг харагдах вдэ. Түүний үүсгэсэн алганууд нийлэн хан мэт болж Жэциминийг чиглэн дайрах үед тэр аль нь жинхэнэ, аль нь зэрэглээ гэдгийг ялгахгүй байв. Бум! Гэнэт Чүфэний алга Жэциминий цээжин дээр буух үед Жэциминий цээж биш, харин Чүфэний алга хөшин хойш шидэгдлээ. Чүфэн алгаа дэлгэн харах үед алга нь ягаарч хөхөрсөн байв. Хэрвээ түүний бие асар хүчрэхэг байгаагүй байсан бол гар нь өдөд бяц явчих байсан биз? Юу болсон бэ? Чүфэн яахын аргагүй Жэциминийг цогсон байтал яагаад тэр өөрөө шидэгдчихв? Сонин үзэгдлийг харсан хүмүүс гүн цочролд гайхацгаав. Новшигч Жэциминий өмссөн өргөс туйг байна. Түүн рүү дайрсан бүх дайралтыг өргөс туйг буцаадаг. Сая Чүфэн түүн рүү шууд дайрсан болохоор дайралт нь өөрлөө нь буцсан юм. Түүн рүү дайрснаас дайраагүй дээр дайрах юм бол өөрийгөө л гэмтэнэ гэсэн үг. Гэж Шүү Зонгю санаа зовон хэллээ. Чүфэн түүн рүү битгий биеэрээ дайр. Түүний бие дууга өргөс туйг юу ч хийхгүй байсан ч дайралтыг автоматар буцаадаг. Гэж Гөбо хашгиран хэлв. Тийм байх нэ. Гэхдээ зүгээрээ одоо л нөгөөхөө турших боломж. Чүфэн хөнгөн инээмсэглээд хойш ухралгүй Жэцимин рүү ахин дайрлаа. Гэхдээ энэ удаа Чүфэний биеийг бүдэг ногоон манан бүрхсэн байв. Тэр бүдэг ногоон мананг сайн харвал дээр нь хачин тэмдэгнүүд байсан ба ягаад ч юм хязээж дийлдэшгүй мэт мэдрэмж төрүүлж байлаа. Энэ бол хар яст мэлхийн хуйг гэдэг нууц техник. Өөрийгөө хитвүнлэх хэрэггүй. Чүфэнийг ахад дайрч байгааг харсан Жэцимин болтолгүй байрандаа зогссон юм.
Элит зэвсэгтэй хүн түүн рүү дайрч байгаа Чүфэн өөрийгөө л гэмтэн гэж тэр бодож байв. Яг энэ үед Чүфэн түүний өмнө ирээд Парафаунд энергээ төвлөрүүлэн Жэ Циммин рүү цохлоо. Чүфэн түүний нүүр рүү цогхохоос өмнө цуусан улаан манан түүний биеийг бүрхэн авсан ба манан дунд байгаа өргөснүүд нь дайралт буцаахаар бэлдэж байв. Гэсэн ч Чүфэн зогссонгүй. Харин ч бүр хүчээ нэмэн цогох үед хүчтэй тесрэх чимээ гарлаа. Тесрэлтийн дараа Чүфэн байрнаасаа хөдөлсөнгүй. Харин Жэ Циммин хойш шидэгдэн унсан юм. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй.